Хос уянга дугуйлын сурагчдын ихэл бичиг боловсролыг дээшлүүлэх үндэсний бичиг үгсийн гайхамшиг мэдрүүлж, соёл уламжлал ардын зан үйл, ёс заншлыг ухааруулах, монгол хэл соёлыг их сэтгэлгээг бахархлыг төрүүлэх, мөн монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгийн үндэсний хөгжлийг хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан юм. Тус дугуйлангийн сурагчид 1-4 жил монгол бичгийг сурахдаа судалж мэдсэн мэдлэг, дадлгаж чадварсан биерийн бичлэг, их мэд бичиг, уран хичээлийн чадвараа үүсгэслэнгээ гаргаад байна. Хүүхэд бүр үе уламжлалаа мэддэг, ёс заншлаа мэддэг ийм болох ёстой гэдэг ийм бодлогыг дэвшүүлж ажилласан. Энэ хүрээндээ бол монгол бичгийн хөдөлгөөн, үгийн бичгийн хөдөлгөөн гэдэг маш олон тэр монголчуудын эртний өв соёлтой, монгол хүнээрээ байсан энэ өв соёлуудыг одоо түгээн дэлгэрүүлэх ийм ажлуудыг зохион байгуулсан. Хүмүүн бичиг сонины улсын сайхан бичгтэн гэдэг улсын уралдаан байдаг. Тэр уралдааны 2002-оос 2003 оны улсын аварга болоод Монгол Улсын их сургуулийн урилга авч ороод монгол бичгтээр дурагсалтай сонирхсан хөтлөгдсөн тийм залуу байсан л да. Тэгээд тэр үедээ тэгээд ерөнхийдөө монгол бичгийн яагаад тийм клуб байгуулж болохгүй. Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн гарснаар монгол бичгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх сурагчдад таниулж, тэдний үндэсний өв соёлоо дээдлэгдэх, Монгол улсын иргэн болж төлөвшүүлэхэд тус нэмэр болох юм.